Говийн байгаль түүхийн музейн эртний амьтан ургамлын танхимд ирсэн байна. За энэ танхимд бол Өмнөгөө аймагт 70-аас 150 гаруй сая жилийн өмнө амьдарч ирсэн өлөг гүрлүүдийн олдорт газрууд болон өлөг гүрлүүдийн чулуутсан яс байдаг. За энэ музейн эртний амьтан ургамлын танхимд байгаа ихэнх өлөг гүрлүүд нь эндемик буюу зөвхөн Монголоос олддог ийм өлөг гүрлүүд зохиолсон байдаг. За жишээлх юм бол Tarbosaurus botar, Protoceratopus, Velociraptor mongolensis гэсэн өлөг гүрлүүд байгаа. За эдгээр өлөг гүрлүүдээс нэг өлөг гүрлийг онцолж авч үзэх юм бол Velociraptor-ыг онцолж үзэж болно. За Velociraptor гэх юм бол 1924 онд Rudolf Andrews-ийн ахлуулсан экспедиц Өмнөгөө аймгийн Булган сумын Баян цагт хайгуул маллага хийгээд анхны цуурсан гавлын яс болон саврыг нээж илрүүлсэн баг. За тухайн үеэс эхлээд өлөг гүрлүүдийн хамгийн анхны Raptor гэдэг нэрийг авсан өлөг гүрэл. Яагаад гэвэл 19 дугаар зууны үед шувуу судлалт олзоо шүүрч авдаг шувуунуудыг бол Raptor гэж нэрлэдэг байсан. Харин 20 дугаар зууны үед бол Velociraptor энэхүү олдор болсноороо Raptor гэдэг нэрийг авсан анхны өлөг гүрэл болж байгаа. За хоёрт нь гэх юм бол эндемик буюу зөвхөн Монголын говьоос болон Төв Азиас олддог өлөг гүрэл. За бидний хамгийн сайн мэдэх Jurassic Park дээр тоглодог өлөг гүрэл гэдгээр сайн мэднэ. Гэхдээ Jurassic Park-ийн Velociraptor бол харьцангуй илүү том биетэй буюу бодит хэмжээнээс илүү зөрсөн байдалтай байдаг. Яг жинхэнэ Velociraptor ямар хэмжээтэй байсан бэ гэхээр 1.8-аас 2 метрийн урттай, за 50-аас 60 см-ийн өндөртэй, 20-аас 30 кг жинтэй ийм өлөг гүрэл байсан баг. За өлөг гүрлүүд дундаас тархиныхаа хөгжлөөр хамгийн томд байж болохоос тооцогддог. Яагаад тэгэхээр тухайн биетэй нь харьцуулсан тархиных нь хэмжээ нь илүү том байдаг. Тэгэхээр тухайн цаг үеийнхэн хамгийн ухаантай өлөг гүрэл байсан бах магадaltaй гэдэг. За зарим судлаач нар бол өлөг гүрлийн ертөнцийн чонч гэж нэрлэдэг ийм өлөг гүрэл байна. За та Velociraptor-ыг яг харахыг хүсч байвал Өмнөгөө аймгийн байгалийн түүхийн музейд ирээд энэ чулуутсан ясыг харах боломжтой байгаа. Баярлалаа.